Дэлхийн монголчуудын Амьд радио 88.1 урлагийн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гараг яг энэ цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоёройтойгоор та сонио нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 19 цаг 8 минут болсон. Өнөөдөр 2025 оны 9-р сарын 29-ны даваа гарагийн та сонио нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч гэрлээ найруулагчаар өнөр баярнаар айлтж байна. За 7 бүрийн даваа гараг болгонд өнгөрсөн 7 хоногт одоо сошиал суваг дээр буюу одоо олон нийтийн одоо суваг дээр тийм ээ хамгийн их хүмүүсийг талцуулсан дуйлантай шуугантай нэг асуудлыг авчирч за сонсогч таны үзэл бодол байр суурийг сонсдог. За энэ тохиолдолд бол миний бие зөвхөн модератор одоо хийж чиглүүлж за яг одоо болсон процессыг ярьж өгөөд за тэгээд шууд эфирийн утсыг нээдэг. За юу болсон бэ гэхээр сүүлийн үед нэр бүхий одоо нэгэн сургуулийн хүүхдүүд болон багш сургууль хүмүүжүүлэгчид эцэг эхтэй холбоотой сошиал шууган дэгдээд байгаа. За Facebook дээр уян харайд гэдэг нэртэй интернет хэрэглэгч 1-р сургуулийн сурагчид одоо хүүхдийн тоглоомын талбай дээр скутер ундаг дугуй битгий унаач гэсэн шаардлага тавьсныхаа төлөө тухайн сурагч хүүхдэд одоо доромжлуулсан тухайга Facebook дээр оруулснаар тухайн сургуулийн 8 дугаар ангийн сурагчдын дунд үеийнгийн дээрлэлтийн асуудал олонний анхаарлыг татаад байгаа. За таны хүүхдийн сургуулийн орчинд одоо үеийнгийн дээрлэлт байдгүй тийм ээ хэрвээ ийм асуудал үүссэн бол яаж шийдвэрлэх нь зүйтэй ийм асуудал үүсэхгүй тулд одоо сургууль эцэг их яаж хамтарч ажиллах вэ гэдэг. За ер нь бол өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт яг энэ асуудал болоод за ингээд энэ бичлэг цацагдаж эхэлсэн. За маргааш нь бол тус сургуулийн одоо хичээл эрхлэгч гэж бид нэр ярьдаг шүү дээ нийгмийн ажилтан. За нийгмийн ажилтан болохоор энэ асуудлыг бас нөгөө өнцгөөс нь ярьсан. За тэгээд ингээд бүх одоо телевиз сайтууд аваад за хүмүүс хоорондоо ингээд хоёр тал болоод маргалдаж эхэлсэн. За тэр хүн болохоор яг юу гэж ярьсан бэ гэхээр би одоо яг л байгаа юм энэ байгаагаар нь л ярьж байгаа шүү. Миний энд одоо ямар нэгэн миний үзэл бодол, миний байр суурь юу ч ороогүй гэсэн үг. За анх бол одоо ингээд тэр орчмын айлууд ингээд хүүхдүүдээ нэг нэгээр ингээд салхилуулдаг юм байна л да. Одоо ээлжилжтэй тэгээд 4-5 хүүхдийг тоглуулаад тоглоомын талбай дээр ингээд байж байгаа ээж нас биеийн төрсэн том хүн ингээд сураантай орж ирсэн маань хүүхдийн тоглоомын талбай руу. Тэнгүүт нь та бити ингээд энэ хүүхдийн тоглоомын талбай дээр одоо тээврийн хэрэгсэлтэд зорчооч энэ хүүхдийн тоглоомын талбай штэ гэд хэлэхэд хажуу талд нь байсан хэсэг бүлэг хүүхдүүд энэ бидний талбай штэ. Бид нар яахлаараа ундаг дугуй одоо сураа мураа унж болдгүй ингэж хилэнгүүтээ тэхээстэй гэж байгаа юм шиг одоо мопед унаад ингээд тойроо те ингээд нөгөө одоо тэр чинь хүүхдүүдийнх нь амнаас эрүүл мэнд одоо аюулгүй байдалд нь занал хийлж ийн гэсэн үг штэ те илт за. Гэтэ энэ нь тэр хүний л хэлснээр шүү. Би яг тэр хүний ярьснаар нь л ярьж байгаа. За ингээд сүүлдээ бүр ингээд доромжлоод бүр амар одоо би ингээд эфирээр хэлж болохгүй үгээр те одоо өөрийнхөө бараг ээжтэйгээ адилхан үнийг ингээ хэлээд за тэгэнгүүтээ тэр хүн ингээ баримтжуулаад зураг бичлэг хийгээд ингээ тавиад за тэгэнгүүтээ бүр одоо чи бараг л ингэж явахаар авгаа минь үхээч чи гэдэг үгийг маш олон удаа ингэ давтамжтай хэлсэн учраас бүр ингээд үнэхээр ингээд тэр хүн бүр ингээд гайхаад тэр хүүхдийн зургийг аваад тэгээ энэ хүүхдийн эцэг гэх нь хинбэ тэгээ ямар хаан сурдаг хин гэдэг хүүхдээ ингэж ийна гэд ингээд тавьсан байгаа. За тэгэнгүүт тэр зургийг болохоор 1-р сургуулийнхан одоо хараад за энэ аль ангийн хин бэ гэсэн чинь 8 дугаар ангийн хүүхэд болж таарсан. За тэгэнгүүтээ за одоо хүүхдээ олцсон юм чинь хүүхдийн зургийг устгаа гэдэг шаардлага зөрүүлээд тавьсан байна. За одоо тэгэнгүүт энэ дээр юу яригдж байгаа вэ гэхээр ерөөсөө эцэг эхчүүд нь мөнгө гэж явсаар агаад те ингээд хүүхдийнхаа одоо академик боловсролт илүү их анхаарад хүүхдээ аль сайн гэсэн сургуульд ингээд мөнгөөр зодож ингэж сургаж байгаа мөртлөө хүүхдээ хүн байх тал дээр нь хүмүүжил тал дээр нь ерөөсөө ингээд ажиллахгүй байна. Тэгээ тэнгүүтээ эцэг эхчүүд нь хүүхдтэй өөрсдөө одоо ингээд хүмүүжүүлэхгүй улмаас одоо нөгөө ирээдүйн алуурчин амар хүмүүсийг бэлтгээд байна. Энэ одоо тун утахгүй нөгөө нэг дахиад нөгөө 16 настай охины харамсалтай хэрэг хөгцсөн. За тэр алуурчид ч гэсэн яг л ийм л байсан. Ингээд эцэг эхчүүд нь үдийн наснаас нь анхаарахгүйгээс одоо болоод инглээ тэглээ гэд. Нөгөө талд болохоор сургуулийн одоо тэр нийгмийн ажилтныг болохоор зэрэг одоо
бараг хүүхдүүдийг өмөөрлөө тий зураг хөргийн нуу гэлээ тэнгүүтээ өөртөө хүүхдээ өмжүүлээг гэж тэнгүүтээ өөртөөсөө зайлууллаа яг л зэрэг нөгөө нийгмийн ажилтны өгсөн яриан дээр нь болохоор зэрэг 18 цаг эдэн минутад болсон үйл явдал байлээ энэ үед бол хүүхдүүд гэртээ хайрцсан эцэг эхийнхээ одоо анхаарал халамжинд байж явах ёстой сургуулаас бол гараа явцсан байсан сургуулаас хол болсон хэрэг ч гэдэм үү тий нэг иймэрхүү байдлаар яриа өгсөн учраас дахиад нөгөө нийгмийн ажилтан бас ороогцсон энэ хүүхдүүдийг өмөрөөд байгаа мó гэ тэ. За ингээд 3 4 юм болол одоо ингээд иймэрхүү л маргаан юу нь үүсцэн байна. За тэгээд яг энэ асуудал дээр таны үзэл бодол байр суурийг сонсъё. Манай шууд эфирээс 77 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлооныг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөд төр зогсоогоод утсаар яриарай. За хөдөлгөөнөд төр зогсоогоод гэхлээр явж байхдаа шууд тормосоо гიშгээд зогсоо гэж хэлээгүй мэдээж те. За түүжрэлэгтэй байгаа бол тэг яг урсгалаараа түүжрээд явж байтал ярих боломж байгаа бол ярины за тийм боломжгүй байгаа бол яг тэгэхээр бид нэр та утасныхаа машиныхаа блютудэд утсаа олбсон бол салгаа. Спикер дээр нь тавьсан бол салгаа. Чихвчээр ярьж болохгүй гэдэг ингээ бүгднийг хоригдчихдаг. Яг гэвэл таны яриа цуурайтаж бүдгэн сонсогддог учраас та яалтчгүй уцаа чихэн дээрээ бавьжээж л ярина. За энэ тохиолдолд магадгүй таныг замын хөдөлгөөнд оролцож уцаар яриад явж байхад чинь цагдаа зогсоогоод торгохыг бол үгүйсэхгүй тийм учраас машина замын хажууруу төр зогсоож агаад нэг 3-5 минут уцаар ярьчаад тэгээд цаашаа хөдөлгөөнөөр үргэлжлүүлээрэй. За мөн радиогоо унтраагаад уцаар ярихаа мартуу. За ингээд эхний сонсогч 8811-т дугаартай саналтай холбогдлоо. 8811. Эмжил радио. Нөөм. За өрөөмийн түргий та сайн нэвтрүүл холбогдлоо. Сэдвээ сонссноо. Сонслоо. За таныг сонсож байна. Яасан завтаа өмбөө хүүхдүүдэд хэрүүлээгээл тэгэл ингээд тэгэл яваад байдаг л гэж бодож байна доо. За баярлалаа. За энэ хүн бол тэр эмэгтэйг завтаа хүн гэж харж байна те. За хүн болгоны үзэл бодол байр суурь өөр учраас одоо нэгнийхээ яриан дээр манайхан шүүмжлэл үүсэхгүй өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд тэгээд цаашаа өргөжлүүлээд явъя. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За дараагийн сонсогч 9-8-тай дугаартай суртал холбогдлоо. 9-8. Эмжил радио. Манай. Оройн түргий та сайн нэвтрүүл холбогдлоо. Таныг сонсож байна. За. Ер нь бол яг саяны асуудлыг сонсоход бол нөгөө эцэгчүүд өөрсдөө хүүхдэд анхаарал муу тавьж энэ хоёрдугаар талаар зэрэг хүмүүс одоо өөрсдийнх нь нөгөө хүмүүжил нь гэр орондоо байдаг байдал нь бас тийм байж магадгүй л дээ. Тэгээд үжилт боддог. Одоо саяхан бас нэг жишээ гарсан л та. Тэгээд үеийнгийн дээрлэлт. Болсон. Тэгээд эцэгчүүд бол ямар ч ирж хариуцлага хүлээгээгүй яг одоо яг юу болсон? Яг нөгөө өөр ангийн хүүхдүүд манай хүүхдээ ангийн хүүхдийг дээрлэхсэн л дээ. Ангийн хүүгний. Тэгээд одоо тэр нь болохоор зэрэг нөгөө удаадаараа давтагдаад. Тэгээд энэ тал дээр одоо ер нь яах вэ гэж яг яаж дээрлэхгүй? Гэрийнх нь гадаа хүлээж байгаа том хүүхдүүдтэй нийлээд дээрлэхдэг. Эсвэл бол одоо бидэн халдах. Тиймэрхүү зүйлүүд болсон байгаа юм л да. Тэгээд энийг одоо сая бол энэ ингээд тэр иргэн шүглүүлээснээр ерөнхийдөө ийм байдал одоо хөндөгдөж штэ асуудал хөндөгдөж штэ. Танаа хүүхд өөрөө хийсэн үү? Эсвэл ингээд ямар нэгэн байдлаар бас шүгэл үлээгдэж гарч ирсэн үү? Яаж илэрсэн хамгийн гол нь? Яг тэр манай хүүхдээ ангийнх нь хүүхдэлтэй. Тэгээд өөрөө нөгөө ээжтэй хэлсэн юм байлээ. За. Удаадаараа ингээд одоо сургуулийн орчинд дээрээс нь гэрийнх нь гадаа ингээд хүлээж идэг гэдэг. Үнэхээр асуудалтай болоод ирсэн. Тэгээд тэрнээс гадна яг ийм төрлийн хүмүүжлтэй хүүхдүүд за ийм одоо сургууль орчмын дээрлэхэлт ингээд голцоо одоо юу гэдэг өндөр төлбөртэй сургуульч гэдэг юм уу ийм нэг газар болоод байна гэдэг асуудал бас яригадаад байгаа штэ. Танаа хүүхдийн сургууль зүгээр л энгийн улсын сургууль уу ямар сургууль вэ? Ямар ч хотын төвд байдаг. За. Тэгээд одоо ер нь зүгээр энэ бол би бол яг одоо хотын төвд байдаг хүмүүс арай сонор сэргийлч юм уу хүүхдэд анхааралтай байдаг ингээд гарч ирээд байгаа. Захын оролдлуудаар бол бас мөн энэ асуудал байж л байгаа. Дээрээс нь одоо бид нэр
хотын төвд амьдардаг хүмүүс арай урдан гэртээ хараад ингээ хүүхдтэйгээ жоохон ярилцж байгаа бол хотын цагт амьдарч байгаа хүмүүс ч 19, 10, 11 цагт харин тэгэл ярилцах боломжгүй байдаг байх л та. Тэгээ одоо хүүхдэд 14 наснаас дээш бол эргэцэн хагас чадамж энэ төр гэл хуулийн дагуу бол тэгээд яг нэг хариуцлага гэдэг юм байхгүй. Тийм шиг харагдсан зүгээр хальт харахтал. Би одоо яг нарийн сайн мэдгүй л юм л да. Гэхдээ хүн бүр одоо хүүхдэд л анхаарал хандуулаасай л гэж бодож байна. Тэгээ одоо нөгөө нэг бас баримт нотлохоо гэж нэхэгдэж гин үү? Яаж гин? Юу болж гин? Энэ яг одоо тэгээд яг нөгөө тэр тухайн болсон иргэн талаар одоо бас яг дэлгэрэнгүй ярихаар бас одоо хувь хүмүүсийн нууцыг задлсан бас тийм байна. Яг нотлох баримтууд бол одоо уусаа байгаа мó тий? Зөв. За ойлголоо. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. За, үе тэнгийн дээрлэхэлд гэр бүлийн суурь хүмүүжилтэй холбоотой гэж боддгоо гэсэн байна. Бямсрын цайцгүйгээд сонсогч. Бас нэг кейс явуулсан штэ. Эцэг гэхийн хурал болоод тэгээд одоо тэр ангийн нэг арай ийм болж бүтгүй хичээлээ байнга тасалдаг. Ингээд нэг охины талаар яригдсан. Тэнгүүт бараг ээж аав нар нь би хүүхдээ ийм хүүхдтэй хамт нэг ангид нэг сургуульд сургамааргүй байна гэдэг. Нөгөө хүүхд нь болохоор зэрэг 90-ад оны аав ээжтэй. Тэгээд аав ээж хоёр нь салцсан. Тэнгүүд аав ээж хоёрынхоо дунд ингээд байгаад байдаг. Тэгээд яг тэр хүүхдийн тэр хүмүүжил одоо тэгээд яг цаашдаа яах вэ гэдэг асуудал ингээд юусоо яригдахгүй. Тэгээд бараг л тэнгүүтээ би хүүхдээ ийм хүүхдээ нийлүүлмээргүй байна гэдэг. Тэгээ бас тэнцээ чи нөгөө эцэг эхчүүдийн зүгээс юу гэдгийг ялгуурлан гадуурхалт ингээд бас үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр бас нэлээд бас хүмүүс хоёр талалцаал байх шиг байсан. Тэгээ ер нь бол энэ сургууль орчмын асуудал жаахан хэцүү те. За дараагийн сонсогч 99T4-т дугаартай сонирхтой холбогдлоо. 99T4. Эмжил радио. Бэнэ. Бэнэ минь. Арамдээ. За таныг сонсож байна. За энэ үе тэнгийн дээрлэлийн талаар нэг хэдэн зүйл хэлэхэд яг хоо төвийнх гэлтгөө захих гэлтгөө ер нь байдаг зүйл юм шиг байна лээ. Энэ дээр нөгөө эцэг эхчүүдтэй бас нөгөө хүүхдтэй одоо хандж байгаа тэр нөгөө хичээлдээ явахгүй байх, хичээлдээ дургүй болох. Тэр зүйлүүдийг нэг анхаараач. Хүүхд нөгөө тийм дээрлэх төртөд ирэхлээр хичээлдээ дургүй болдог, хичээлдээ явахгүй болж эхэлт юм бэлээ. Тэгэхээр тэн дээр нь анхаарал хандуулаад тэгээд сайн ярилцаад үзээрэй л гэж хэлсэн. Тэгээд яг энэ талын нөгөө тоон статистик мэдээллүүдийг бол ер нь сургуулийн сэтгэл зүйч нар нэлээд сайн гаргасан юм байна лээ. Та хэдэн хүүхэдтэй вэ? Би 2 хүүхэдтэй. Танай 2 хүүхэд хэд орчим насных вэ? За нэг нь цэцэрлэг, нэг нь бага анги. Арай болоог байгаа юм. Гэтэ одоо танаа хүүхэд харин өөрөө тэр нөгөө нэг хүчирхийлэгч тал нь болцсон байвал та яаж хандах вэ? За манай эхнэр өөрөө сургуулийн сэтгэл зүйч хийдэг. За. Тийм. Тэгэхээр бас энэ тал дээр бас нөгөө хүүхдүүдтэй бас нэлээд сайн ойлгуулж ярилцахыг хичээдэг ер нь бол. Тийм, ер нь бол болохгүй шүү. Нөгөө нэг үг гэдэг чинь хүн өөрөө хүчгүй учраас бусдыг дээрлэхдэг гэдэг. Тийм. Тэгэхээр нөгөө бүх зүйлийг өөрөө даван туулах хэрэгтэй. Тэгээд нөгөө хүн дээрлэхдэг хүн бол хүчтэй хүн биш, муу хүн шүү гэдэг тийм ойлголтыг л хүүхдүүдтэй өгөхийг хичээж л юм да. Магадгүй тэр хүүхэд одоо тэр хүчирхийлэгч хийгээд болоод байгаа хүүхэд өөрөө бас сэтгэл зүйн үед нэг травматай ч юм уу бас тийм байж болох магадлалтай тий. Тийм тий. Яг ингэж байна гэдгийг уулын тогтоовол тий. За үннийг хэлэхэд би нэг эхнэрийнхээ нөгөө нэг юу гэхгүй юу? Ажилт нь жоохон хэрэг дурлахгүй юу? Тэгсэн чинь ер нь бол нөгөө одоо нийгмийн байдал гэх юм уу? Ингээд нөгөө нэг амьдралын түвшин янз янзын хүүхдүүд байгаа тий. Тэгэхээр тэрүүгээр нэгдүгээрт одоо ялгаатай байдлыг аявуух гаргадаг. Би тодорхой хэмжээний жоохон мөнгөтэй айлын хүүхэд ч юм уу эсвэл манай аав жоохон их мэдлэлтэй, ээж их мэдлэлтэй гэдэг байдлаараа бусад хүүхдүүдийг ингээд нэг дээрлэх гээд байдаг. Тийм зүйлүүд бас байдаг. Нөгөө талаараа бас нөгөө хичээл сурлагаа ингээд гүйцэхгүй болохоор нөгөө хүүхдээ бас ингээд дээрлэх гээд байдаг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүд бас нэлээд байдаг л гэдэгчлээ. Тэгээд одоо нөгөө бас дээрээс нөгөө эцэг хоёрын хоорондын асуудлаас болоод одоо гэр бүлийн харилцаа жоохон хөндөрдөг ч юм уу тэр зүйлээсээ болонгуудаа
одоо хүүхдэд нь нөлөөлөнгүүтэй тэр нөгөө одоо гэр бүлээс авч байгаа нөгөө бухимдлаа гэх юм уу бусад хүүхдүүдэд гаргах гэдэг юм шиг байл. Ааха, зөв. За ойлголоо. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. За манай шууд эфирийн утаас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа сургууль орчмын үе тэнгийн дээрлэлт гэдэг сэдвийн хүрээнд сонсогч таны үзэл бодол байр суурийг сонсож байна. За дараагийн сонсогч 9986 та дугаартай сонортой холбогдлоо. 9986. Эмжил радио. Байна. Байна. Орой минь түргий. За орой минь. Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За. За энэ үе тэнгийн дээрлэлтийн тал дээр яриад байна тийм ээ. Энэ ажил манай нэг охинд нэг тохиолдсон юм аа. Манай охин одоо энэ 7 дугаар анги л та. Дээд ангийнх нь хүүхдүүд бас дээрлэхдэг. Тэгээд одоо нэг дээрлэхээр яаж ийн үгээд ахаар гэдэг чинь нөгөө чи ямар үнэтэй ус өмссөн, чи 5,000 төгрөгийн эмэг зүтсэн байна гэдэг ч юм уу. Тэгээ тийм янз тийм юу гаргадаг юм шиг байгаа юм. За тэгээд тэр болохоор нэг орой намайг ажиллаараа явж охин залгаад би тэр одоо бүр нэлээд сурах юм босоо дүүрэг мөргө хүүхдээ хамгааллын төв мөвтэй холбогдоод би. Бүр за нэлээд газрын хүч толсон шүү дээ. Тийм байна. Нэ өмнө нэр нэлээд тэгжсэн юм шиг байгаа юм. За тэгэл нөгөө нуугаад яваад байсан. Тэгээд яг тэр оройн тэр манай охины ангийнх нь 2 хүүхдийг дээд ангийнх нь 2 хүүхэд орчных нь үүдэн дээр хүлээж агаад тэгээд дээрлэсэн байна. За. Яаж дээрлэсэн бэ гэсэн чинь хацарлуу налгацсан гин. Тэр нөгөө юунаас нь мөмнөөс нь байрсан гэж байгаа. Бүрөө. За. Тэгээ нөгөө хоёр нь айгаад ингээд гэсэн чинь та хоёрын дотны найз гэж ямар хүүхдээ нөө тэр хүүхдийнхээ уцыг хэлээд хэлэхгүй бол та хоёрыг эндээс явуулахгүй. Тэгээд тэр нөгөө хоёр нь манай охины уцыг өгсөн чинь манай охин лөө ярьсаад чи гарч ирэхгүй бол чиний хоёр найз чи миний гарт байгаа шүү маа шүү. Бүр за. Тийм одоо яг нэг фэйсбુક дээр нэг яваад байдаг шин ингээд нэг додод модод бараг нэг тийм хэмжээнд хүрсэн. Тэгээд тэр орой бид хэдэг тэр дүүрэн мөргөөр явж явах чинь нэг охиных нь ингээд гацар нь бүр ингээд хөвгцөн байсан. Яана тийм үү. Амар алгацсан. Тэгэхээр энэ дээрлэл зөвхөн гэр хороолол биш зөвхөн ийм хот юм отын төв мөвд бол биш байх. Ерөнхийдөө сургуульд бол энэ байдаг зүйл. Тэгээд энэ асуудал яаж шийдэгдсэн? Тэгээд энийг болохоор зэрэг нөгөө дүүрэг дээрээ очиод 5-6 хүүхдээс нь тэднийхээ эцэг ихэд бүгднийг авчруулаад тэгээд мэдүүлэг өгүүлээд бид чи одоо шинжэнгөө юм болоо тэгээд бүгднгөөс нь уучлалт гуйлгаад аав ээжүүд нь ч гэсэн хүүхдийнхээ буруу зүрх тэргээл тэгээд юу яасан те бид одоо ингээ хүүхдүүдээ одоо бид 3 хүүхдээ ингээд хүүхд хамгааллын төвд мэдэгднэ нэртэй устдаа хэрвээ энэ хүүхэд одоо ингээд явж байгаа сургуулаа тараад сургууль лекц тараад энэ тэнд ингээд явж байгаад хин нэгэн хүүхдийн гарт дээрлэхүүлсэн ч юм уу өртсөн байх юм бол танаа 3 хүүхэдтэй холбоотой. Ер нь нэг тиймэрхүү тийм юу хийсээ аяг хатуу сануулга авахгүй л. Нөгөө талын эцэг эхчүүд яаж хандж гин ер нь харилцан хандлага нь нөгөө талынх болохоор нэг нь их чинь гэж ирсэн. За нэг тийм аав нь гэж хүн ирсэн. Тэр бол ер нь нэг болохоор хүүхдээ өнгөрөөд байгаа юм шиг нэг болохоор манай охины буруу гэсэн хэрнээ. Гэхдээ тэгэл одоо үеийн хүүхдүүд бас тийм л байх л да гэсгэд байсан. Зөв. Тэгээд тэр хийцний дараа ч одоо тэр чин одоо хавар эрт болсон бол тэгээд сүүлд нэг хичээл тарахаас өмнө хүн бас нэг тийм юм бол ээж нөгөө хин чин тэгсэн штэ манай байрны хүүхдийг тэгчихсэн байна гэж сонсогдчихсэн. Тэгэхээр энэ дээрлэхсийн талаар бас сургууль өөрөө бас тэр арга зүйч юм уу чинь тэгээд сургууль юу гэдгийг нэгээс ийм ажилтан мэдээллийг бас сайн л өгөх хэрэгтэй байна. Тэгээ энэ хүүхдүүд одоо нөгөө тэр рил хийх юм чинь бас өглөө өрөөгөө сонсож шít. Тэн дээрээс буруу зүрх ойлголт авч байна. Тэгэл ингээд нэг нь ингээд зодсон дээрлэхсэн юм шууд ингээд фэйсбુક сошиалаар хэвчээр тэндээс бас сураад ах шиг байна гэж би бодоод байна шít. Юмэг. Зөв. За. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. За одооны их эцгүүд хүүхдүүдийнхээ зөв бурууг хэлж ойлгуулахгүй ангийн их эцгийн группээр талцаад өөрсдийн хүүхдүүдээ өмөөрөөд бөөн хэрүүл болдгийм билээ гэсэн байна. За дараагийн сонсогч 8667 та дугаартаа сонирхтой холбогдлоо. 8667. Эмжил радио. Байна. Орой минь. Орой минь та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна.
За. Би өөрөө 3 хүүхэдтэй. За. Тэгээ нас үеинд одоо хүрчлээ. Наад улсууд сонсоод байхад ер нь том боловсрал хүнтэй харьцаа ерөөсөө хүүхдүүдтэй заахгүй. Тэгээ дандаа л өөрийнхөө хүүхдийг өөрсөө одооны хүмүүснийг сонирн байх юм. Болж өгвөл хүнтэй харьцсан манай аав бурхан болсон хүн л дээ. Тэгээд 5 дээр сургуульд өгснөөс 5 хүнтэй харьцаж сурсан дээр шүү гэж надад загтаг байсан. Одоо 20 жилийн газар амьдарч байгаа манай. Гэхдээ хүүхдүүд маань тустаагаараа хамгийн баг маань цэрэгт яваа. За. Тэг аримд яваа. Тэгэд манай тэр гудамж хорооны бүх улсууд танаа гурвт үнэн сайн шүү. Яга сайн байдгийг гэсэн чинь араа сайн анаас нөгөө дандаа мэдтэй явдаг. Энэ ахын боловсрал гэдэг юм айгүй чухал байхгүй. Одоо Монгол орны хөгжил, хүнтэй харьцаа, нэг үлээдтэй байна гэдэг чинь айгүй чухал. Энийг ээдгээд ерөөсөө юу яахгүй. Зүгээр л танхимын боловсрал хичнээн мөнгө чи түрүү ярьжсэн гэрлээ те. Хичнээн их мөнгө төрөд зарцуулаад өчнөө хилтэй болчоод одоо шоронд гэрч байгаа хүүхдүүд зөндөө байна. Тэ энэ тухай ер нь нээж аваад ер нь ерөөсөө бодохгүй. Тэ би бол яг наадхизм бол ерөөсөө ахын боловсрал хүнтэй хүүхдэд харьцаж сурах ядаж монгол хүн мэндийн зөрүүтэй байх хэрэгтэй байхгүй. Чингис хааны тэр их цаац хуулийн дээр байдаг штэ. Хүүхдээ 3 нас 5 нас хүртэл хаан шиг байлах гэж байгаа өөрийнхөө. Тэгээ 5 наснаас хойш 16 нас хүртэл нь боолшгэ байлах гэж байгаа зарчишгэ. Адуу малд явуулаад ажилд явуулаад тэр ажилд яваад өөрөө ядраад ирсэн үнний ядрагыг мэддэг байхгүй юу. Тэгээ өөрөө өвд сурсан аавын суран төлөөний одоо бидний үеийнхэн бол аавын суран төлөөний амт үдчил байсан. Адуу тарахгүй гэж азраг байдیں۔ Айл тарахгүй гэж аав байдیں гэж ярьдаг байхгүй юу. Тэр үеийн өвчүүд тийм ээ. Энэ өвдийн ухааныг ерөөсөө үр хүүхдтэй ерөөсөө суулгаж хэлж ярьж ерөөсөө ойлгуулахгүй бай. Тийм болох дээр л энэ хүний санаанд оромгүй гинт тэргүүд тэр мянган дээд сургуульд өгсөн байгаад хүн гих чанараа алдсан бол яах юм? Энэ тухай л ерөөсөө ярмаар байгаа байхгүй. Нийтээр нийгмээрээ. Тийхгүй хоёрын хооронд зүгээр өөрийнхөө хүүхдийг өмөрөөд нэмэр байхгүй. Би гудамжныхаа хүүхэд байхдаа маш их сандаа. Гудамжныхаа ах トゥ хоёрыг танкитай өвөл зодож ирсэн. За. Тэгэхэд нуруунд дундуур шилбүр тасгал явцсан. Тэгсэн чинь аав нь бид гурыг 2 хүүхэдтэй тэр хүн чинь өмөрөө шүү дээ одооны хүмүүс бол. Тийм. Тэгэхэд бид гурыг гуруулангийн гудамж өрөөдүүлээд мороор илтсэн. Шилбүрдэд. Айл байгаа айлын хүүхэд нохоо хоёроо өмөрсөн айлтай айл байдгүй дээр хүүхчүүд ярьдаг байсан шүү дээ. Яг тэрэн шиг гуруулангийн би одооны хүмүүс бол би боддیں۔ Дотор одоо болтол одоо 50 хүрж байгаа хүн одоо болтол боддیں۔ Тэгэхэд хүүхдээ өмөрөхлөөс тэр би одоо 2 хүүхдийн зодж байгаа юм чинь. Тэгэхэд чинь гуруулангийн зодолтлоо гэж гуруулангийн шилбүртээ хөөж байгаа юм чи яах юм? Өгсөн нөгөө зодсон зодолцсон олсоо чинь хөрөг базар гэдэг хүнд шилбүрдүүлээд мороор илдүүлээд зугатаагаад гуруулаа яах вэ хаашаа орох вэ гэж хэврэлтээс гурав байхгүй бид гурав. Тэгтэр энэнийг л ерөөсөө энэ өвдгийн мундаг хүүхдээ хүмүүжүүл ухаан би ааваасаа асууж ирсэн манайх 5 бандтай. Аваа би энэ 2 бандыг нэг бурхан болохоос өмнө нэг хүмүүжүүлж чадахгүй нэ яах вэ? Та яаж энэ 5-ыг хүмүүжүүлсэн бэ гэсэн чинь. Энийхөө амархаа чи нөгөө сандал дээр ямар ч хөдөлгөөнгүй нэг өөрөө хараад өдөөс нь харж байгаа загин зодлгүйгээр нэг 10 минут 5 минут суулгаа сургачих. Тэгтэр л хүүхэд ерөөсөө тогтчихчих. Юу хийсэн алдаагаа тэрүүхэн оронд бодох хугацаа хүүхдийн ухаан их сэрэг байдаг. Тэгэл болоо. Чи нэг тэрнийг зодох гээд нэг юм нэг тэгээд байх шаардлага байхгүй. Гэж хэлж ирсэн. Тэгтэр энэ өвгдийн ухаанаа л жоохон энэ хууль цаацандаа чоруулт юм уу яад юм бэ?
мөнгөний хойноос бид нар бол гүүгээ зах зээлийн үед бол яг бид нар чинь дунд нь хаягдсан улсууд шүү дээ. Гэхдээ энэ хүүхдийнхээ ухааныг л ер нь энэ хүүхэд хүмүүжүүлэх энэ амьдралын ухаан гэдгийг л ер нь хүн байх ухааныг л ер нь хүүхд шугтаа зааж өгмөр санагдтiin да. Зөв. За ойлголоо. За холбогцонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За сарын өнчтөр жуунграас ицсэн байна. Манай хүү их хөдөлгөөнтэй байсан. Хүүхдүүд хужаа гэж гадуурхах хандлага гараад би сургуулийн захирал дээр нь орж ширээ шааж босч ирээд та нар арьс өнгөөр ялгуурлан гадуурхлаа. Би шүүхэд хандна гэд тэгээд зүгээр болсон штэ гэсэн байна. За дараагийн сонсогч 9967-т дугаартай сонсогтой холбогдлоо. 9967. Амжилт радио. Орой минь та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За ер нь их чухал сэдв яригдчихээн. За. Одоо энэ хүмүүс чинь ер нь ингээд нөгөө хүүхдээ сайн сайхан амьдруулахын тухайд өдөр шөнөгүй ажиллаад байгаа болохоос биш энэ өөр хүүхдүүдээ сайн хүн болгохын тухайд ерөөсөө анхаарахгүй байгаа байна. Яг сургууль хичээж байгаа боловч одоо багшийн хүрэлцээ муутай яг хүн байхын тухайд ярихаас илүү нөгөө тоо томьёо бичиг үсгийн тайлбарчсан л гэсэн багш нар маань арай ядан барж байгаа. Ер нь л хүний хүмүүжил чинь ингээд багш эцэг их одоо сурагч гурийн хамтын ажиллагаа. Ээж аваад маань ерөөсөө ажиллахгүй байна. Би өөрөө бас нэг хүүхдийн байгууллагад ажилладаг. За. Ер нь ингээд хүүхдтэй тулаад ярилцахад ямар ч хүүхэд ярилцаад ингэсэн буруу зөв ойлгоод байдаг. Хүүхдэд хэр аргын буруу байдаггүй. Гэхдээ эцэг эхчүүд маань өөрсдөө яг ингээд өөрийнхөө хүүхдийг өмөрөөд өөрийнхөө хүүхдийг доош нь хийгээд юм уу ингээд хүүхдүүдийнхэн дэргээд багш нарынхаа доош нь хийдэг одоо харилцаа хандлага дандаа үлгэрлээд буруу яваад байдаг. Бид нар өнөөдөр өөрсдөө ингээд гудамжинд явж байхдаа буруу зүйл хийж байгаа хүүхдийг хараад болохгүй гэж хэлж чадахгүй байна шүү. Одоо бол ер нь ингээд энэ амар асуудал гарч ийн бид нар бүгдээрээ л миний чинийг хэлэхгүй бүх хүүхдүүдээ сайн хүн байхын тухайд одоо нийгмээрээ жоохон анхаарахгүй бол энэ зэрлэг мэдлэг болоод байгаа асуудал явдал хэрэгүүд бол улам л даймжрах магадлалтай. Одоо энэ сошиал хэрэглээг хянах хэрэгтэй байна. Эцэг эхчүүд хүүхдээ сайн сургууль, сайхан уртастайгаасаа илүү сайн хүн болохын тухайд бүгдээрээ ингэж ярилцмаар одоо ажилламаар байгаа байхгүй юу? Зөв. За ойлголоо. За холбогцонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За мөгийн жаргал сайхан Туркээс солонгос киног үзээд дуурайж байна л гэж хардаг даа гэсэн байна. За ер нь бол солонгос киноны сургууль орчимтой одоо кинон дээр бол хүчирхийлэлгүй сургууль гэж юусоо байхгүйгээр харуулдаг шүү дээ. Ер нь өчигдөр ч гэсэндээ T5 дээр нэг кино гарч ирсэн. Бүр зүгээр тэр нэг хүүхдээр те бүр ингээд бүр багш нар нь хүртэл баг айдаг те. Тэнгүүтээ нэг дадлагжигч багшиг чи зүгээр ингээд те тэрийг бүр ингээд нүдэн балаа чихэндүүли хараагүй юм шиг байж байгаа. Тэгээд ингээд жинхлэхээ бодоорой гэдгсэнгүүт нөгөө багш нь угаасаа өмнө нь амар боксер хичээлдэг бүр дэлхийн олимпийн авраг болохоо шахажсан хүн байхгүй. Тэгээд нэг юм муурны баг өмсөд нөгөө тэр бацаа юм да 10 жилийн хүүхд юм чи үзэж тарж байгаа байхгүй юу. Тэгээд нэг тим кино гарч ирсэн. Тэгээд ер нь солонгос кинонд сургууль орчмын хүчирхийлэлгүй кино гэж байдгүй штэ. Ерөөсөө байхгүй. Тэгэхээр бүх кинон дээр нь тийм юм байгаа гэдэг утгаар солонгост яг ийм зүйл амар байдаг болоод байж байгаа. Тэгээ солонгосчууд ч угаасаа нэг хүнээ ч юм уу нэг хамтлаг дуушныг ч юм уу яг ингээд амар од болгож гаргаж ирэнгүүтээ эргүүлүүд бүл идэхтэй амар хүмүүстэй амиа хоролтол нь бүл иддэг. Тийм амар хүмүүс шүү дээ тий. За дараагийн сонсогч 9938-д дугаартай сонсогтой холбогдлоо. 9938. Амжилт радио. Сайн байна уу? Сайн байна орой минь түргээ. За та сайн өдрөл холбогдлоо таныг сонсож байна. За би нэг өөр тохиолдсон нэг саналаа ер нь хэлэх гэсэн. За энэ манайх хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн. За тэгвэл хөдөөнөөс нөгөө шилжиж ирсэн хүүхд манай том банд маань сургуульд ороод ер нь бол нөгөө гадуурхал гэдэг юм энд ирж үзэж байгаа. Энд бол маш их ялгуурлалт гадуурхт байсан байна лээ. Хүүхдтэйгээ маш сайн ярих хэрэгтэй байна гэдгийг л эндээс маш их ойлгосон. Хизээ хойно том болсон хойно. Ер нь бол амар хэцүү байсан. Сургууль 2 сургууль дамжуулсан.
2 анги солилцсон. Тэгэхээр ер нь яг хөө эцэгчүүдтэй хэлэхэд бол яг зөвөр нь хөдөө орон нутгаас нь хот газар суурьж ирж шилжиж ирж байгаа үед бол бас хүүхдүүдтэйгээ сайхан ярилцээч гэж хэлмээр байгаа. Яагаад бол эцэгчүүд маань нөгөө хүүхдүүдтэйгээ ярилцаагүй учраас ярилцдаггүй учраас ингээд хизээ хон том болсон би тэгүүлдэг байсан, ингүүлдэг байсан, тэгин яцгүй байсан. Миний хүү тэр үедээ хэлэхгүй яасан гэхээр нөгөө тэгээд цаашаа болом даамжлах гэдэг юм уу нөгөө ээж аавууд нь сая ярьж л да нөгөө хүүхдүүдээс өмөөрхөөс биш одоо босод айлын хүүхдүүд буруу тогтгүй гэхчээр ингээд одоо юунаас болж янаас яасан гэдгийг хэлэхгүйгээр хүүхдээ уурал нуцаарлна гэж боддог байсан юм шиг л. Тэгэхээр одоо бол энэ дээрлэхэлт бол би ер нь бол хоёрдугаар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэ 10 жилийн сургуульд бас их гадуурхдаг. За. Тийм, энийг бол бас л одоо яг манай амьдралд байгаа. Бид нар тэр хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэхээсээ илүү ердийн сургууль суулгах гэдэг ингээд маш их хичээгээд хүүхд маань хичээгээ сургуульд сурж байгаа. Ингээд сурангуут нөгөө хүүхд чинь мэдээж одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй бид нар ангилалд ордог группт явдаг учраас яг хүүхдүүдтэй адилхан гүйж чадахгүй тий өөрийгөө илэрхийлж чадахгүй ингээд ийм ингээ байхад нь бас нөгөө энэ 10 жилийн сургууль чинь яг үнэ хэлэх тийм хүмүүстэй бас нөгөө нийгмийн ажилчин гэдэг юм уу хүүхдүүд гэдэг юм уу одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тохиолдол их цөөхөн байд юм байна. Тийм. Ер нь бол тийм. Уул нь бол нэг ангид нэг хүүхэд байх ёстой гэж үздэг боловч аавах дурт сонирхолтойч багш байдгүй. Ер нь жаахан хэцүү. Яг тэгэхээр зэрэг би өмнөх одоо 45 хүүхдээ яа гэж байгаад ганцхан танаа хүүхдэд анхаарал халамж тавихад хэцүү гэдэг ч юм уу те. Ер нь бол тийм байдаг. Тийм. Тэгэхээр энийг ер нь зүгээр боловсролын хуулиндаа ч байдаг юм уу, боловсролын яамч байдаг юм уу. Ер нь бас энийг бас бодолцоод үзэж хэрэгтэй юм байна. Тэгээ хоёрт хүүхдүүдэд энэ одоо яг үнийг хэлэхэд энэ ёс зүй, ёс суртахуун талаар бас тодорхой хэмжээнд хичээл орж ивэл яасан бэ? Одоо нийгэм юу лээ? Эрүүл мэнд гээд хичээл орж байгаа шүү. Өөр бас ямар хичээлүүд ордог байна. Яг ер нь бол яг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа сургуулийн маань одоо нийгмийн ажилтан удирдлагууд хүүхдүүд бас ингээд энэ хүүхдийг тэр хүүхдийг бас ойлгож байгаасаа л гэж хүсэж байгаа. Тийм хамгийн хэцүү юм тэр л байд юм байла. Одоо тэр хүүхд маань өөрөө чөлөөтэй гүгээд явж чадахгүй тий. Өөрөө ингээд мэдээж хөгжлийн бэрхшээлтэй гэдэг хүүхд маань хичээл жаахан хоцрогдох маягтай болоод ирэнгүүт нь багш нар нь хайчдаг. Энэ тэртээ дэргүй ингээд хоцорчдаг гэдэг. Тэгээ сайн нэг юм муухай юм болсон. За. Хэлхээс аргагүй. Энэ бол сургуулийн хэмжээнд. За. Хүүхд маань сая яг нөгөө сургууль төгсөх шалгалт өгж байгаа үед эмнэлэгт хэвтэж байгаа байхгүй юу? За. Тэр хүүхд эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ. Тэрээс чи өөрөө ингээд тэнгуүтэй тэр хоёр нь улсын шалгалтанд бол таарж байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь улсын шалгалтанд нь орж чадахгүй миний үгийн буруу биш байхгүй юу? Тэгэнгүүт явцын дүнгээс нь 10 оноо асаад дүнгийг гаргахчвал яах вэ? Энэ ямар тийм дүрм журам байдгийг тэгээ за ашигш одоо нэг ээж эцэгчүүч нэг тийм биш үү? За ашигш миний хүүхэд одоо тэгээ хил ам хийвэл бүр болохоо байж гэдэг юм үзэхээ байж гэдэг юм ингээд нэг хил ам хийдэггүй юм байна. Бид нар ч гэсэн за ашигш одоо ингээд тэгэхэд энэ нэг юм муухай юм бас гарч ирсэн. Тэр ямар хууль дүрм журам байдгийг бол бүр гайхаад байгаа. Миний хүүхэд өөрөө улсын шалгалт өгөөгүй шүү дээ, тий? Ялцгүй эмнэлэгт хэвтсэн тэр хүн эмнэлэгт хэвтээд акт ном нь бүр ээж нь эмнэлэгт сахиад хэвтэж яхад яг улсын шалгалт болоход гарсан одоо явцын дүнгээс нь 10 он хасна гэхээр миний үрч хогсож байгаа. Тийм. Ингээд сургууль төгсөх шалгалт өгж байгаа шүү дээ. Англи дэвших биш бүр стори ангийн сургууль дэвш. Одоо эн чинь нөгөө эргээ сургууль төгсөө явахт нь хичээл нөгөө оноо манаад нь бага нөлөөлөх болов л гэж бодож байгаа. Тэгэхээр энэ нэг жаахан тийм байсан. Зүгээр яг нь дээрлэхэлтэй холбоотойгоор гадуурхтай холбоотойгоор тийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэгчүүд байдаг бол энийг ингээд яриад хэлээ тий. Одоо боловсролын хуулинд байдаг юм уу, юунд байдаг юм уу ингээд бас ярьжмээр юм байна л гэж бодсон. Тэгэхээр нэгт одоо хүүхдүүдэд бид нар зөв хүн болох. Тэгээ хоёрдугаар хүүхдүүдтэйгээ эцэгчүүд маш сайн ярих хэрэгтэй юм байна лээ. Тэгээд хаан чин дээрлэхэлд бол чимээгүй байдгийн байл дээ шүү. Тэгээд нөгөө энийг л одоо анхаараа л гэж бодож байгаа. За ойлголоо. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүл. Танаа хамт олонд баярлалдаг шүү. За баярлалаа.
За энэ хүн бол одоо 2 өнцөг гаргаж ирж штэ. Хөдөө орон нутгаас шилжиж ирж байгаа хүмүүсийг айгүйх бас гадуурхдаг, дээрлэгдэг. За мөн одоо тусгай хэрэгцээт гэж ярьдаг болсон тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээс илүү тусгай хэрэгцээт одоо хүмүүсүүдэд бас их арай өөрөөр хандаад байдгаа гэж ярьж байна. За хулгайч хүмүүсийг төрд гаргаад байвал нийгэм ийм болж байгаа юм шүү дээ гэд нэг юм уул усны зурагтай Зэн Аюуш гэдэг хүн бичсэн байна. Тэгээд зарим хүмүүс яг юуны төлөө яах гэж байгаагаа ч мэдэхгүй талбай дээр жагсаа зогсож байгаа харагддгийн ер нь бол ингээд гэхдээ энэ хүн өөрөө л энэ хүмүүсийг бас сонгож гаргасан хүмүүсийн л нэг байгаа. Тэгээд хар мас гэж яриад байдаг. Хар масынх нь нэг нь та би чи бүгдээрээ штэ. Ер нь бол тэгээд би бүгдээрээ л хар мас мөртлөө нэг иймэрхүү юм яриад байдаг. Уул нь бол дор бүрний арилаа сайн хийгээд байцгаавал тэгээд амьдрал сайхан болондоо л гээд байдаг штэ ер нь те. За манай шууд эфирийн утаас 77 38 83 хэрэвтэй гадаадаас холбогдох эсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 89 тэг 7 дугаартай сонсогчтой холбогдлоо. 89 тэг 7. Эмжил радио. Орой минь. За орой минь түргий та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За энэ бас их чухал сэдвэл дээ. Одоо яг энэ нийгмийн байгаа яг энэ цаг үед бол. Энэ хүүхдүүдийг ер нь багаас нь одоо яг нөгөө ярилцгээд игдэг. Тэр бол маш их зөв юм байгаа. Тэгээ ярилцахтаа бас одоо яг ингээ нөгөө хүүхдийн тухайн хүүхдийнхээ насны онцлог дан характер юмд нь бас тохируулаад тэгээд их гоё яриад одоо дээрлэх нь гэдэг нь ийм байж болно. Ийм байж болохгүй. Өөрөөсөө хүч дорой хүүхдийг ч гэдэг юм уу. Одоо тэгээ энэний би хамгийн гол шалтгаан энэ олон энэ хувийн сургуулиуд тийм одоо энэ төлбөр мөнгөтэй тэгээ нөгөө баян одоо мөнгөтэй айлын хүүхдөө жоохон буруу саагаад тэгээ нөгөө мөнгөгүй гэдгээр нь ч гэдэг юм уу одоо бусдыгаа тэгээд нөгөө анги дотор ингээ фракц үүсгээд өөрийгөө ингээ тойрон хүрээлэх ширийг бий болгоод ч гэдэг юм уу. За яг мөнгөтэй хүүхдүүдтэйгээ одоо юу гэдгийг би нэг атгаар доош нь хийх маягийн тиймэрхүү юм бол за ялангуяа нэг октоодын хүрээнд бол байх л баг л та. За яг дээрлэхэлт гэх юм бол яг тэр нөгөө хөрөнгө мөнгө арай зүс бие хаа одоо өмсөн зүс идэл гэрэж байгаа тэр зүйлээр нь л одоо ялгуурладаг байх гэж бодоод байдیں۔ Та хэдэн хүүхэдтэй вэ? Би 3 хүүхэдтэй одоо яг манай баг хүүхэд одоо 10 дугаар анги л та. За яг л яг нөгөө ер нь бол одоо янз бүрийн тим юм ярьж байгаагүй яг тийм дээрлэхсэн байсан тим юм байдгүй байсан юм шиг байна. Тэгээд яг одоо бол би яг баг охинтойгоо бол 2 жилийн өмнөөс ингээл яриад миний охин яаж ийн ангид нь хүүхдүүд найзууд нь яаж ийн гэж ингээл анги дэвших болгонд л хүүхдүүд ингээл нэг жил ингээд зуны амралтаараа яачин өсчөөд ирдэг. Тэгээд шинээр хүүхэд шилжиж ирдэг. Найзтайс найз нь шилжээ явцдаг гэдэг юм уу. Ингээл энэ болгоноос ингээд яадаг. Ер нь миний охин хүнтэй их эвтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо хүмүүс заавал чиний бүр амьдралаа алдах гэж байгаа биш тэг хүн чиний дээр гарах гал одоо ингээл яах юм бол зүгээр тэг хайчжээ. Гэдэг юм уу. Би бол өөрөө бол охиныгоо бол тэгж хийхдээ хамгийн гол нь миний охин худлаа хэлж болохгүй хүнийг ингээ өөрөөсөө ах настай хүн аавынхаа найзыг ээжийнхээ найзыг ах トゥ хүмүүстэйгээ дандаа төрүүлж мэдлж явах хэрэгтэй. Гэдэг юм уу. Би бол дандаа тиймэрхүү байдлаар л яа. Бусдын тэгэл одоо нэг амьдрал заана гэдэг шиг. Тэгэл би бас тэр болгоныг бас ингээл нарийн детальчлал хэлээд өглээд байхаар чи бас нэг өгүүлсэн болчтой юм болов уу гэж одоо. Тэгээ бас нэг засгах маягтай. Бас нэг ийм өнцөг байна штэ. Одоо жишээлбэл юу гэдэг ингээд гинт баяжагсад гэж одоо ярьдаг болчлоо штэ тий. Одоо түрүүс тэнгүүд нөгөө тэр хүмүүсийн харилцаа хандлага нь өөрөө муусан одоо гуйлгчингууд тий гэдэг ч юм уу хүмүүстэй ер нь тэгж харьцаж ханддаг. Тэрийг харж өсөж байгаа хүүхэд бас яг үеийнхэнтэйгээ тэгж харьцаад тийм хандлага гаргаад байх маа. Яг одоо тэр чинь нөгөө хүн ер нь яг хүн байх нь яг хамгийн эхлээд юу хэрэгтэй юм бэ гэхээр өссөн орчин нөгөө гэр бүлийн хүмүүжил гэдэг юм л номер 1-т тавигдах хэрэгтэй баг. Би бол тэгж боддог. Тэгээд дараа нь бол нөгөө одоо мэргэжлийн боловсрол те одоо тэр академик боловсрол тийм боломжсорлоо. Тэрнүүгээр хүнийг бас дүгнж хардагч гэдэг юм уу тийм байвал. Зөв. Ямар орчинд өссөн бэ? Ямар одоо гэр бүлийн орчинд нь одоо ямар нэгэн тийм одоо гинт баяжсан хүмүүс гэж нэг сая ярьж байна. Яг тэр шиг тэр нь одоо юу гэдэг нь нэг юм үзээгүй хүмүүс баг тийм дээ. Тэгээд нэг 5 цагтай бараа харахаараа
зан ааш нь хувирдаг ч юм уу. Яг би мөнгөтэй боломжтой айлын хүүхдүүд болгоныг хэлээгүй шүү. Яг үнэ. Тий, эн чинь бас нэг юм үзсэн царайтай бүр нэг гоё нэг тийм нээлттэй тийм гоё хүүхдүүд ч бас байдаг. Байна. Өвөө сургууль болгонд тийм дандаа тийм нэг муухай юм байна гэж байгаа хөө. Тийм ээ. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За би хүүгээ өмөрөхдөө хүүгээ зодчдаг байсан штэ гэсэн байна. За би 3 хүүхдээ хатуу аргаар л хүмүүжүүлсэн ч дээрлэхэлтэнд өртөхт нь харин ч нэг тэмцдэг байлаа гэд Петрулчик коллеж бичсэн байна. За дараагийн сонсогч 8039 дугаартаа сонортой холбогдлоо. 8039. Эмдэл радио. Бано. Ремэн. За Ремэн түргий та сайн өдрөд холбогдлоо. Таныг сонсож байна. Баярлалаа. Би манай том охин 12 дугаар анги. За. Хүү маань болохоор одоо 9 дугаар анги. Яг өсвөрнөөс 2 хүүхэдтэй. Тийм байна. Дээдийн төлөөлөл. Тэг яг хөө зүгээр юу гэж зөвлөмөр байгаа юм бэ гэхээр ер нь хүүхдүүдтэй аюулсан ярилцчих хэрэгтэй болов уу гэж боддتي. Манай охин бол амар сайн ярьдаг. Тэгээд гэл. Тэг жоохон төвшөчөл ууралцдаг. Намайг сонссонгүй гэж. Ингээд хүн чинь ингээд хүүхдтэй ярилцаа хүүхдийнхээ яриаг сонсоод хэлтэнгүүд нэг хүүхдийн нэр дахин давтагдаад ирэхээр ингээд бодно ш. За тэр нэг тийм болохгүй хүүхдэн да гэж. Тэг би болохоор 2 хүүхдтэй хүнтэй айгуу сайн зөв хайрч мэдчихдээ яадаг ч байсан ерөөсөө хүн дээрлэж чадахгүй гэж айгуу сайн хэлдэг. Чиний бурууч байсан нь одоо задвал ялангуяа манай хүү 9 дугаар анги жоохон ангитай том бийтэй. Чиний бурууч байсан задвал том бийтэй болохоор чиний буруу болно. Одооны хүүхдүүд би бүр муугаар хэлж байгаа штэ. Яс муутай болчихсон тий. Гац тоондоо их уудаг. Бидний үеиг одвал ясны хэврэг айгүй хэцүү ганц зөвхөнгөд ганц унангууд түлхээд урангууд хөл гарна хугалцдаг. Чиний л буруу болно гэх. Том бийтэй хүүхд жоохон хүний анхаарал өртгөхөд идэг. Яг бас нэрээ тийм тал байдаг баг тий. Тийм түрүүжил манай хүүхд 8 дугаар анги гэсэн. За гэсэн чинь ерөөсөө би ингээ хүүтэй хэлдэг байхгүй. Том бийтэй болохоор хүний анхааралд амар хурд өртдөг. Юм л бол буруу болчих гээд идэг. Тэгсэн чинь нэг банди ээж нь надтай аюулш гэдэгсэн. Сайн уу танаа хөө манаа хөө хоёр нийлж байгаа энэ төр гэж хэцүүлийн удирчход. За гэж. Тэгсэн чинь дараа жил нь Бэнэ. Төрөлжил нийлжсэн хүүхдийн нэрийг нь хэлэхгүй байд. Тэгээ миний төрөлжил тэрнтэй ингээд бүр ингээ 25 хүртэл алхаад ээж төгзрээд гээл тэгдэг байсан. Тэрний яатсан гэсэн чинь ээж төрөлжил хичээл тахын өмнө нэг юм болоод яасан чи надад хэлээгүй гэсэн чинь ингээд амар их засварлагаар жижигэн битэй банд нар бас амар хэцүү. Ам нь болдгоо заяо. За ингээл өдөөл хатгаад хичээл дээр сууж байхад нь янз бүрээр нь хилээл гэсэн гинэ. Тэгэж би гүрэж байгаа нэг их засварлагаар боо ширээн дээр нь боож ногоод битээ давраад байгаа гэсэн чинь тэгэл надтай харьцаа өччих гэж байгаа юм тий. Яасан чамайг хил амаар дарамжилттай эцнийг бидчиг хурж байгаа гэсэн чинь тэгээд андаа чи тэрийг барах уу энийг барах уу гэлээдэг гинэ ядгатай том бийтэй болохоор ямар ядаргаатай юм за чохол урд нь суухаараа эргэж хараад чи тэрийг чадахгүй чи тэрийг барахгүй ш гэл ингээд толгой тархиун ингээд идэг гинэ. ТП-ж гүрэж жагаад нэг засваргаанаар босоо ширээн дээр нь боож унгаагаад яах гэдэг юм чи зүгээр агаараа гэсэн. Тэгсэн тэр хүүхдээ ээж нь гэртээ очоод өөрөө завсаргүй манай хүүхдийг тэгдгээ хийхгүй манай хүүхд нөгөө том бийтэй штэ. Тэнгүүт тэр намайг дээр гисэн гэлцээ. Тэнгүүт тэр ээж хүү юу басна асуугаагүй гэж. Тэгсэн чинь би тэрийг бүр хүүхдээсээ тгий сонсчоод яа гэм билээ гэж байжсэн чинь эцэг хин зөвлөлийн дарга гэд нэг хэвчээд байхгүй. Нэг амар ихчнэрээд штэ. Тийм. Тэрнээс нэг өглөө чат ороод ирж байна. Хаа ялтгэн за хүүрээ яац юм болоо гэж. Тэгсэн чинь танаа хүүхд жоохон ангийнхнагаа дээрлэхэд байгаа сургалтаа ч өдргээд үе яасан болоо би ч тоог айлгахад хүүгээ буруу их хийхээр нь тэлээд байхгүй тэлээгээ аваад өргөнөөс нь ацаараа гэж хагаад тэлээд байхгүй гэж хүүгээ тэгсэн чинь харин тэгсэн гэж ингээд тийм би мэдсэн штэ манай хүүхд намайг тэгсэн наа чи өөрөө эхлээд тэгээд манай хүүхд зүгээр тэгсэн чинь л нөхөө болсон хайрцгаа байсан гэсэн штэ нэг тийм манай хүүхд зохид затсан бол байхгүй хаа гэсэн чинь тийм үү тэгвэл ээж нь надад 2-3 удаа танаа хүүхдийг тэгээд гэхээр би танаа хүүхдийг эвдэрж байгаа юм болов гэж бодоод ингээ 3 дахь читгээдэд манай хүүхд шал ингээ өөр ойлголттой болоод очсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хүүхдээ сонсоод миний хүүхд алдаа гаргасан ч яач юм те яг юу асын гэдгийг хүүхдүүдтэй ярьцаж сонсож явах хэрэгтэй болов уу гэж бод. Зөв. За, өстой мундаг ээж байна. Холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй хөө. За, баярлалаа. За.
За одоо бол утас авахгүй орж ирсэн комментүүд ууршиж өгöd нэвтрүүлгээ дуусгая. За янчаарал тоогоогч Шведээс бичсэн байна. Швед улсад 7-оос 16 насны сургуулийн хүүхдүүдийн гар утасны хэрэглээг хязгаарлах хяналт тавих хууль шийдвэр гарч байгаа гэсэн байна. За энэ дээрлэхүү хүүхдүүдийг судлаад үзэхэд ерөөсөө л ар гэрийн хүмүүжил, нөлөөлөл шууд хамааралтай санагдсан гэж байна. За он аран цэцэг гэж сонсч байна утсан байна. Бидний үед бас дээрлэхэлт байсан ангийн багштайгаа нийлээ дээрлэхдэг байсан гэсэн байна. Дахиа хүүхдээ чин сэтгэлээсээ зөв хайрлах нь маш чухлаа. Хайр дутуу байвал хүүхдийн сэтгэл дундуур явдаг. Хүүхэдтэй цаг заваа зориулах чухлаа гэсэн байна. За 10 жилийн ангийн хүүхдүүдтэйгээ уулздаггүй штэ одоо гэсэн байна. За бүр яг тэр дээрлэхэлтэнд ингээ өртөжсэн хүмүүс бас бичиж штэ одоо ч гэсэн тийм ээ. За би бол дээрлэхэлт ялгарлан гадуурхалтыг ёстой үзэж твчиж чадахгүй тэмцэгч үнэн юм билэ. Хүүхд дээрч, томчууд дундч, ажил албан газарч ийм асуудал байдаг гэсэн байна. За тэр эмнэлэг твцсэн хүүхдтээр бол уг нь очиод шалгалтыг нь авах ёстой штэ гэж ütсэн байна. Хонгор цул янтан жанц. За оюун тулаг сосор арам манай хүүгийн ангийнх нь эрэгтэй хүүхдүүдийг том ангийнх нь дээрлэхэд манай хүү өөрсдийгөө өмөрөөд зогсон чинь эрхийн урууга хуглаад сургуулаас нь манай хүүгийн зүв байсан болохоор яагаачгүй харин ч эмнэлгийн төлбөр бүх зардлыг нь төлсөн. Бүхэл улс орон сургуульд байна гэсэн байна. Оюун тунгалаг сосор харамчин солонгост байгаа штэ тий. Солонгос гэсэн үг юм байна тийм үү. За Шведэд бас гадуурхах үзэл байдгийн байна лээ. Аз гэсэн утгаар нэгээд инх цэцэг рагчаа гэж сонсогч бичсэн байна. За орой хоолоо заавал хамтдаа сууж идтгээ. Тэгтээ энгийн юм ярьж байгаа юм шиг л сургууль найз нөхөд гээд асуугаад ярилцж явдаг. Яг онцолж асуухаар юм ярихгүй талдаа байдаг санагддгаа гэсэн байна. Нэрээ бас тэгж санагддаг шүү. За тийштэй миний хүү бас том биетэй болохоор асуудал гарах гээд байдгаа гэсэн байна. Одоогийн зарим ээж аав нар хүүхэдтэй хит их найр тавьж хошуу дэвсэж миний хүү л мундаг гэд хүүхдийнхээ хажууд бусдыг муулж гоочилж дорд үздэг ажиглагцсан. Гэтэл тэр хүүн гэрээсээ гадуур хүмүүжил харьцаа муутай мөн ээж аав руугаач дайрч орилж хашгичих юм аа. Тэгэхээр нь ээж аав нь өөрсдөө асуудалтай. Хүүхдийнхээ хажууд хов буяар хүн бүү муул багш нарын ч бүү элдвэр хэл гэсэн байна. За орой минь инхтвэ туяагаа сонсчихсан байна. Хүүхэд эцэг эхийн тойл бичих шүү дээ. Саяны ярьсан залуугийн шиг гэрийн хүмүүжил маш чухал шүү. Хүүхдүүдтэйгээ амьд харилцаа үүсгэж сонсож үеийн юм шиг нь ярьж байвал хүүхдүүд ухаантай гэсэн байна. За хүслээ заяа одоо энэ асуудал ёстой хэцүү байгаа шүү. Ээж аав нь хүлээж авахгүй учир зүггүй өмөрдгөө гэсэн байна. За гэх мэтчлэн маш олон сэтгэлдлүүд орж иржээ. Тэгээд өнөөдөр одоо яг энэ сэдвийн дагуу хамт байж үзэл бодол байр суурь илэрхийлсэн эрхэм сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 9-р сарын 29-ны даваа гарагийн та сайн нэвтрүүлэг өндөрлөж байна. Өргөжлөл эрхэм сонсогчдаа манай орой хөтөлбөрийн хөтлөгчд болох Эрика Уугна нарын хөтлөө өргөдөг орой нэвтрүүлгээдээ үзэж сонсоорой. Ингээд энэ өдрийн турш миний хөтэлдэг 6 эфиртэй хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3